ирсэн байна. Өнөөдөр Белла бит хоёрын тэн зураг авахулсан гэж үзэнийх нь. Тэгээд би эмчээс жоохон ицсэн бохгүй юу? Яагаад гэвэл бүр зүгээр байсан. А яагаад нэг гэсэн бэ нүг гэсэн чинь жоохон стресстэй байна гэсэн юм. Миний ажил нөгөө контент влог инээтрээ янз бүрийн хийх гээд би нөгөө гэртээ зураг авалтууд хийсэн бохгүй юу? Тэгсэн чинь нөгөө олон хүмүүс орж гараад муур маань одоо стрессцэн байна. Хөрх юм. Тэгээ би нэг хэсэгтээ хүмүүсийг ер нь бол за хэдүүлээ манай гэртээ хийхээ бодлоо тэр шиг гадуур уулзаж кофе шоп мофт уулзаж яж мэрлээ төлөвлөе гэд тохирсон. Гозаримас гэдэг юм зүгж байна. Гозаримас. Бичгтэй болохоор го гэж бичдэг ч гэсэн дуудахтай болохоор гозаримас гүүгээр. За бид гурав ингээд хей Камераар байлаа. гоё харагдчих. Бид гурав хичээлээ хийж байна. Тэгээд манай энэ орсон газрын маань тогонд тасраад тэгээд биднэрт Миний амар гоё влог. Харин тийм. За юу гэсэн хаширамаште ваташи но намае wa Namon desu. Watashi wa artist desu. Yoroshiku onegai shimasu. Сайн. Оканаgai. Юу бэйли гэдэг шүү. Гүүх ингэ гарч ирсэн бэйли гэдэг. За сайн байна уу? Сайн уу? Тэрээр визаны Төмрөө байна. бид хоёр ингээд сая New Star гээд студид дээр очиж бид хоёр ажил ярьсан. Дуудахгүй гоё. Уран бүтээлийн ажлууд яриад явж байгаа тийм. Тэгээ удахгүй тэгээ сонсох хоо та тэгээ харж байхгүй дөө. За баярлалаа. За яг одоо энэ ариуны хч дуулж байна. Та бүхэн сайн ярьсан байна. Сая тэгээд ариуны хчтэй зурсан гэхгүй. За За хай бэлгүүдээ. Hi guys. Бид хоёр хоол идэж байна. Төрөүний газартай орж уулзлаа. Тэрээр сэнгэл найз хөнгөө. Яг зүгээр хэлсэн юм уу? Найзгаа маркетинг юм. Гүг зүгээр. За сахаллаа. За сайхан. Надад хийх бас нэг гоё юм байна. Гоё юм. Ч одоо яг мэдгүй миний хувьд гоё юм да. Энэ том тайлбар шүү дээ. Би биччихье заяа. Энд ч юм уу, тэнд ч юм уу. Пиони гэд. Тийм, пиони гэд нэг дэлгүүр байгаа. Пиони би эднийхээс юм авсан. Би энэ талыг би үнэхээр хэлмээр байна. Бас гэрэл авсан би нэг хоёр гоё декор модтой декор авсан баггүй. Яа би зүгээр ингээд энэ бизнесийг эрхэлж байгаа тэр хоёр хүнийг зүгээр л амар дэмжмээрсэн заавар амар хөөрхөн байсан бүр ёо. Зүгээр тийм хүмүүсийг ингээ харахаар л ингээ цаанаасаа ингээ
нүд нь ингээд харцсан цэвэрхэн байдаг. За яг тийм үнэхээр хичээж байгаа хүмүүсийн харц шүү бүр. Тийм болохоор би та хэд миний энэ одоо твшүүлж байгаа нэр твшүүлж байгаа дэлгүүрийг нэрнгээсээ нэг сонирхоод үзээрэй за. Даваа тал нь би яагаад энэ төрийг сонгосон бэ гэхээр би айгүй зөндөө олон онлайн шопинг нэтрийг хайсан чинь үнийн хувьд зөрүү гаргачихсан байхгүй юу? Нэгэн дээр нь айгүй хямдхан нөгөө дээр нь хитрхи үнэтэй нөгөөх нь яг баланстай ч юм уу те. Тэгээ миний хувьд энэ дэлгүүр хямдхан байсан. Тэгснээ яг би очиод харсан байхгүй би дэлгүүр дээр нь очиж хараад үзээд за эдгээр нь гоё юм байна гэд. Тэгсэн чинь яг л байгаа. Яа. Яг үндэ бид нар өнөөдөр гадаа хоол ингээл лаунж ресторан зөөн газар орол хоол идэхэд одоо тэгэл дундаж тэгэл 15,000-аас 30k болчлаа шүү дээ. Maybe 35 дотор ч юм нэг хүний хоол одоо энэ бүр дуувын дундаж яг заримд нь бүр баахч байж магадгүй зөө. Тэгвэл зүгээр 2 удаагийн хоолны мөнгөө хадгалаад нэг хөөрхөн декор авчиж болж байгаа байхгүй байхаа. Энэ бол үнэхээр worth. Тэг энийг би үнэхээр заавал хэлмээр байсан байна. Амар том төлөхгүй юу ярилтаа. Юу. Мацаг яадаг вэ гэхэлэр одоо 24, 48, 72 гэсэн тийм мацгууд байна л та. Одоо миний мэдж байгаа, миний уншснаа шүү. Тэгэнгүүт эхний 24-өөс 48 цаг мацаг барьчихаар хүний бие өөрөө хүчсэн эсүүдээ устгадаг шүү. 72 цаг руу ороод 72 цаг болчоороо шинэ эс сүрүүлдэг. Хүн ингээд яг ингээд тэр 72 цагийн турш байна бэлаа 0 ороод 72 цагийн турш мацаг барихтаа ингээд өөрийнхөө бие мах бодыг рефреш гэдэг товчоод арч ийн гэсэн үг. Нэг нэрээ манайхан мэдээд аваа. Тэгэд мацгаас гарахтаа бас айгүй тийм зөөлхөн гардаг, шаргуудаа эднэр яг маш зөөлхөн гардаг шүү. Тэгэд юм идэв болохоор яалтчгүй миний уур жоохон хүрээд өнөөдөр жоохон айштай л за яах вэ? Яа. Тэгээд 72 цагийн мацгийг ер нь аль жилд 2 удаа хийж болдог шүү. Их хийж болохгүй. За тиймээд нэг тиймэрхүү байна. Өнөөдөр бүр энэ шалыг бүр өстө нэрээ сайрттал нь болно шүү дээ. Энийг ардаа. Shout out Nara шүү гэхдээ нэрээ. Бүр амар хөөрхөн тогтоогоо төгцсөн. Pikachu. Тэгээд цэцэг. Тэгээд би толгоонд зүүсэн ном. Толгоонд алчуур зүүсэн ном ууны. Амар идэм үү? Өнөөдөр энэ хамрны энд бүрстэ амар том батг гарсан байхгүй юу бүр. Амар том за. Тэгээ би энэ дээр юм нөгөө ямар хөрх юм бэ чи өстө хөрх юм шүү билаа. Тэгтээ одоо алчиж байгаа. За энэ хамарныхаа энэ хажууд батг гарсан болохоор энэ дэр нөгөө нэг шигтгээ наацсан. Надаас энэ шигтгээ нүдэн дээрээ наадаг шигтгээ энэ тэрийг хаанаас авдаг вэ гэдэг тэгэхээр би хаанаас авдаг вэ гэнгүүт нөгөө нэг хумсны маникюрын дэлгүүрүүд эдэн штэ. Тэст хамаг 7 булчирхаагаа баг харуулж ин да юм билээч. Маникюрын дэлгүүр гэдэг хэвгүй юу? Тэгээд тэндэрээс авчдаг. Тэгээд самуусны цавуугаар наачдаг. Ингээ юм ярьж мэрвэл амар юм уу? Залхуу хүний даваа тал чинь нэг ингэсгээд юм хумыг болгочдөг. Тэр даваа талаа ашиглая. Өглөө би амар мяас ирсэн юм. Амар сэтгэл санаагаар унсан байсан бүр. Яагаад унсан бэ гэдэг мэдээж хэрэг нэгт миний ярьсан амар хэцүү байна. Яг үнийг л хэд бүр би ярьснаас болж амар тийм гонсож байна. Яагаад гэвэл яг сэхгээл байж байгаа гот юм нэрэл ингээл байдгаа тоочол гаргачих юм ингээд нүрэн дээр. Тэгээ би нөгөөхин тисгүй шахаал өргөсүүлээл айгүй тийм токсик харилцаатай байгаа байхгүй юу. Тэгтээ яг гайг болчих байхаа. Нэг 7 хоногийн дараа гайг болчих байх. Би тэгтээ 7 хоног тиснэ гэдэг нь амар хэцүү.
Тэгээд нэг угаасаа нэг иймэрхүү өрөвсөн байгаа тэр нь би бас будаж зоомоор байгаа байхгүй юу. Би тэгээ бейс мис сүрэ амар хөнгөн тавьсан. Бодсонгүй өнөөдөр нэг зүгээр хальт тэндэл тэгээ шил зүгээл гарчил. Хаяад бас айгүй залхуурах юм уу? Үнэхээр нүур амаа будах тийм мотивашн бас байдаггүй өдөр гэж байна. Өнөөдөр бол гоё өдөр болж дуслаа. Сая би хичээлдээ явцсан. Японийнхоо хичээлд явцсан. Өнөөдөр англи хэлээ арай үзчихсэн. За манай ээж. Ингээл. Йоо, тэнгэр болт ихтэй амар нү. Би чимээг авахгүй. Үзээ тэгэл та. Хөөрхөн байна. Хөөрхөн байна. Аа. Лог интерт юусэн орж байгаа. Зүгээр энэ нэг 5 секунд л гарна. Тийм. Нэг